Нэг бөмбөг 3 тоглогч хязгааргүй боломж 3 подкастын 2 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд уламжлалсаар оргил мөнх хүрэлцэн ирсэн байна. За 7 хоногийн хугацаанд юу болж өнгөрвөө ориглоо. За 7 хоногийн хугацаанд 3 ертөнцид одоо опнер боллоо тий. Оцономия 2025 World Tour тэмцээн боллоо. Тэгээд зохион байгуулалтын хувьд ч гэсэн нэг арай өөр мэт байж болж чадлаа. Энэ удаагийн World Tour нээлтийн арга хэмжээ. За тэгээд дотор тоглолтуудын одоо завсарлага юу гэдэг нь те ер нь илүү entertainment-лаг гэж хэлж болохоор ийм их дуулгаж өндөрлөлөө. За тэгээд дэлхийн томчууд мэдээж оролцсон. Харамсалтай нь манай Монгол улсаас бол баг оролцсонгүй. Тэгээд тэмцээний аваргаар бол Америкийн Майами баг тодорлоо. За яг энэ дээр бас нэг тодруулж асуух зүйл байгаа даа. Утсономын опенерт бол сүүлийн жилүүдэд тогтмол оролцож ирсэн. Ялангуяа Улаанбаатар MMC Energy баг. Яг ямар журмаар оролцож энэ удаад яагаад Монголын баг оролцсонгүй? Ер нь бол яадаг одоо оны төгсгөлд манайх 2024 онд World одоо дэлхийн юу багш та ранк багш та. Тэр чинь дэлхийн одоо багийн чансаа гэж нөгөө World Tour-ын чансаа гэж бас нөгөө байгаа байхгүй. Тэгээ энэ дөр манайх ихний 10-таа орж чадсан бол одоо нэг шууд ирэхээр оролцох тэр ирэх нь нэмэгддэг ихний 10 багт. 12-т одоо манайх ч 12 ч гэсэн шүү дээ 10-аас гадна орж байгаа. Энэ дээр болохоор World Tour-д орох ирэх нь арай хомс болно, цөөн болно. Тэгээ ялчгүй одоо нөгөө Challenger одоо quest тэмцээнүүд дээрээс л өрнөдлөх World Tour-ийнхаа эрхийг авах ийм нөхцөлөд бүрдсэн гэсэн үг. Тийм, яг энийг хэлүүлмээр байсан. Яагаад гэхээр маш олон үзэгчд маань яг Утсономын опенерийн үеэр асууж ирсэн. Тэгээд Японы одоо Шинигавач гэдэг юм уу те ийм багууд оролцоод хахад яагаад манай Монголоос ядаж урьдчилсан шатланд баг байгаагүй юм бэ? Тэр бол мэдээж зохион байгуулагч орны одоо цагаан утсаар багууд урьдчилсан шатнаас үндсэн шат руу гарч ирж байгаа. Яг нь ерөнхий журам бол ер нь нэг иймэрхүү маягаар л авд. Гэтэ бас манайд яг орох боломж байсныг үгүйсэхгүй шүү дээ. Тэр чинь бас нэг цөөн хэдэн World Tour-д орох хэрэг байгаа. Тэгээд манай тамирчид арай альбанаас ч юм уу өөрсдөө шийдвэрч байж бас магадгүй. Яг нарийн ширээнэг бол хэлж бол сайн мэдэхгүй байна. За Утсономын опенер бол мэдээж тэр чинь бүр тоглолттой өдрийнхөө өмнөх өдөр ширээ засцсан. Тэгээд тамирчтай зарлаж гаргаж ирээдсэн тий. Одоо цагийн нандурсан болон хоногийн нандурсан болов гэд хүлээгээд исэн ерөөсөө тоглолт болоо. Нийлхэн бүр өмнөх өдөр болчихж байгаа хэрэгцсэн шүү дээ. Тэгээд яг дундуур нь бас юм нэг коммерсээр одоо нэг Японы уламжилт үзүүлбэр үлч юм уу те юм урлагийн номерууд бол явсан. За Утсономын опенер мэдээж Серби УБ за нэмээд одоо Америк нэгдсэн улсын Майами ч гэдэг юм уу. Дэлхийн томчууд бүгд оролцож байгаа. Энэ ч утгаараа энэ нь фаворит тэр нь төрүүлнэ гэд урдчлаад хэлэхэд бол хэцүү. Яг юу болоод өнгөрөв? Ялангуяа хэсгийн шатнаас эхлээд онцлоод ярих юм бол. За мэдээж чансааг бол өвд тэргүүлж байгаа. Серби өвд. Өвд бол уг нь бол одоо эн чинь ерөөсөө Утсономия гэдэг чинь өвдийн наадан багхгүй юу? Өнгөрсөн жил яг Майамид финалаад алдсан. Тэрнээс өмнө бол ингээл ер нь л Утсономия гэхэр өвд байдаг байсан шүү дээ. Тэгэд энэ жил бүр финал руу гарч чадсангүй. Юун дээр хагас шгшээ дээр Амстердамд 2017 лөө. Тийм 2017. Тийм баг тий. Тийм байдлаар хожигдсон. Ер нь өвбийн хувьд бол форум тим сайн бол биш байгаа харагдсан. Уг нь бол одоо яг л үндсэн дөрөөр үзсэн шүү дээ. Немanja Baroch, Maestro, Barankovic, Stoic ч гэсэн дөрвөр тоглосон. Тэгээ хэсгийн шатнуудаа ч гэсэн ер нь нэг чүү айл гэж хожиж гарч ирсэн. Тэгээ 8 руугаа орж ирээд Radan дугаараас тоглоод нэмэлт цаг гарсан. Нэмэлт цаг дээр хожсон. Barankovic голын зашидл дээр хожиж гаргацсан. За хагас шгшээ дээр бол үнэхээр барсангүй. За Майамигийн хувьд л үнэхээр төгсөөлаа. Багийн ахлагч Dylan Travis болон за шин зэрэг Mitch Hanks хоёр тамирчин юм бол өстой шидэлтүүд нь үнэхээр зогсоох эцэг байла. Henrik Caruso бол харин тийм сайн байж чадаагүй. Яг хоёр тамирчин дээр л тоглолт явчлаа. James Barrett бас төдийлэн сайн байгаагүй. За Франц төлөв зээсэн те. Одоо хуучнаар бол Парис гэсэн баг. Бас тийм сайн ба. Багийн ахлагч Sevilla ч бас нэг орон гарна шүү дээ. Энэ бол нэг тоглолт нь орчих юм бол бүр үнэхээр мундаг шидлүүд нь ороод. Энэ удаагийн тэмцээн дээр хэсгийн шатанд бол түрэн сайн байсан. Тэгээ хоёр дахь өдрийг хасагдах шатны тоглолтууд руу орж ирээд үнэхээр гавьж болж чадсангүй тааруу байлаа. Тийм. Тэгэд Төлөвсөөс бас нэг тоглогчийг ярихад Утсономия дээр Рамбо бол ер нь төсөөснөөс их дэлгүү тоглолцсон гэж хараад байгаа. Нөгөө талаасаа Sevilla-гийн хийх ёстой байсан зүйлүүдийг хэсгийн шатн дээр нөхөйдөж гэдэг юм уу. Тэгэд Пауло Сухар гэж тоглогч Hugo Sухар. Hugo Sухар тийм. Ер нь нэг л зангаа тавихгүй байх гэдэг шиг одоо яг тэр клач байдлыг бол үнэхээр одоо ярихгүй байх аргагүй байна тийм.
бүр яг нэг ямар ч нөхцөл байдлаас шидчихдэг тийм. Өөртөө орон зайг бол үлэмж хэмжээгээр ямар ч байдлаас гаргацдаг юм тоглогч. Тэгээд намхан эдэж бас яг зөвхөн урчим одоо гадуур хамгаалж байгаа хамгаалт бол мундаг штэ сухаар. Будагтайлбад бол гарцсан авахгүй мисмэч. Одоо сул тал болно. За нэмээд ярихад Амстердам байла. Амстердам финалцсан, хоёрт орсон. Багийн ахлагч Арвны Слактер бол яг юу гараагүй. Албасны мэдээлэл гараагүй. Сүүлийн өнгөрсөн удирдлагын төгсгөлөөс ш тэмцээнүүд оролцсонгүй. Одоо бэртэл гэмтэл үү яасан мэдгүй. Гэтэ зодог бол тойлоогүй бах. Багийн бүрэлдэхүүнд бол байгаа. Мэдүүлэх бол байгаа. Слактер дээр бол ингэсэн. Гуйны арын булчин гэсэн мэдээлэл бол бүр сар гарангийн өмнө гарцсан байсан. Тэрнээс хойш юусэн апдейт хийгдээгүй. Тэгэхээр одоо мэдээж тэр гуйны ар гэдэг чинь бол хэцүү шттэ. Гэхдээ яг сар гарan тоглохгүй байх, бэлтгэл хийхгүй байх. Одоо яг хэмжээнд үгүй юу гэдгийг бол сайн мэдэхгүй юм. Тэгэхээр юмыг яаж мэдхүү? Мэдээж 3-3 сагсан мөнгө гэдэг бол яг энэ дөрвөн тоглогчоор хязгаарлагдахгүй. Яг уйлралд тоглогчид солигдоод явах учраас ороод ирэх баха. Тэгж хараад байна. Бусад тоглогчдын тухайд Амстердам за миний үзсэн тоглолтууд бол хэсгийн шатанд Wörth de Jong гэж тоглогч бас л нөгөө нэг хичээдгүй гэх юм уу? Хичээлд байхгүй. Тим тоглолтыг үзүүлээд байсан. Гэхдээ эцсийн дүндээ хожоод исэн л финал руу гарсан. За бүрэлдэхүүний хувьд бол яг багийн одоо үндсэн хоёр тамирчин Яндрес Wörth de Jong хоёр бол байсан. За өнгөрсөн жилийн төгсгөлөөс одоо яг бас ялчгүй багийн үндсэн гишүүн болчлоо. Brian Alberts орж ирсэн. За Brian Alberts-аас гадна Мартин Боунехт гэсэн тамирчин байгаа. Энэ дөрвөн тамирчнаар бол оролцлоо. Хоёр шидэгчтэй, нэг залдагтай. За нэг одоо бодогтой байдаг болдог. Ийм тамирчид. Одоо финалцсан юутэйч нэг хоёр шидэгчийн шидэлтэй үстэй яг төдийлэн сайн бол байгаагүй. Бүр тийм найдвартай байгаагүй. За нэг нь одоо гайгүй шидэлтүүд унгаад тэгэхээр нөгөөх нь байхгүй болчдөг ч юм уу. Аль ч өөр нэг гуруулаал юм шиг л тоглосон л та. Оноо авалтан дээр бол за хамгаалтан дээр одоо бас ч гэж яах вэ? Тэгээ Wörth-ийн хувьд бол тэмцээнийг ер нь байж болох бараг бүх статаар тэргүүлсэн байлээ. Үнцэнтэй тоглогчийг яг аваагүй ч гэсэн одоо бүх нарийн статаар бол тэргүүлсэн. Одоо топ плеерийн үнцэн гэж байгаа шүү дээ. Тэн дээр бол тэргүүлсэн. За оноо авалтаар тэргүүлсэн, самбараар тэргүүлсэн, most highlights буюу одоо үзүүштэй тоглолтоор тэргүүлсэн. Wörth-ийн хувьд бол тийм байлаа. Тэгээ финалийн тоглолтыг одоо бас нэг эргэн санах юм бол тэгээд Wörth-ийн хувьд бол яг тоглосон одоо нэг өөрийн тоглолт бол үзүүллээ л дээ. Тэгээд Brian Alberts төдийлээ сайн байгаагүй. Мартин Боунехт нэг 2 ээж гаргадлаа. За зөрүүд Майамигаас бол тэр Travis Mitchell хоёрыг бол үнэхээр зөксөөсөнгүй л дээ. Яалтч өдөр шийдэлтүүд нь бол бүр хамгаалахыг эцэг байл. Үнэхээр бүр аргагүй байл. Тийм Parrot финал дээр хэрвээ тоглолт нь яг бүр 100% байж чадсан бол тэгээ нэмээд одоо Caruso-гийн хувьд өнгөрсөн үйлрэлд үзүүлчихсэн тэр тоглолтууд авчирсан бол ер нь ингээд формдоо ороод эхлүүл энэ үйлрэлийн Miami ер нь нэлээд эвгүй баг гарч ирэхээр үлээ. Тий. Dylan Travis маш сайн хамгаалттай, Parrot ч гэсэн маш сайн хамгаалттай, Caruso-гийн биеийн хүч, Mitchell-ны шидэлтүүд гэхэд ер нь бол бас л аюултай баг байхаар харагдчихлаа. Аюу тийм ховсомтгай хоригдгай л баг л байгаа. Яаж л тоглолцохоор баг байгаа даа байхгүй. 3 өндөртэй шүү дээ. Тэгээ 3 өндөр нь за Parrot-ийг статус бол нөгөө ер нь бол будагтай байд ер нь багийн хүнтэй бол контактн дээр тогтчихно. За Parrot бол контакт дээр дийлдэггүй маг дүр өсрэлт ус өгдөө шүү дээ. Parrot-ийн үүдээс бол агаар нь гоноор 3-3 бол баттай шүү дээ. Энэ бол байхгүй шүү дээ. Parrot-ийн эсрэг бол өндрийн зэг дээр уулзсан гэж бол байхгүй. Travis-ийн урчмын хамгаалт бол бүр үнэхээр зөв. Нэрээ хинч Travis чи бөмбөцөлтөөр дэргүүлсэн байсан. Тийм үү? Тий. Dylan Travis бөмбөцөлтөөр дэргүүлсэн. Тэгээд Америк баг мэдээж атлетик чанар ямар байгаа вэ тий. Үнэхээр бас л хэрвээ бүр тэгж үндсэн системээр хождггүй юм бол энэ баг топ формтой байх юм бол бас нэлээд хэцүү харагдаж илээ. Энэ үйлрэлт яг нэг бидний нэг дийлдэшгүй үв гэд 2 жилийн өмнө 3 жилийн өмнө ярьдаг байсан шиг ийм баг байж болохоор харагдсан шүү. За Майамиг ирсэн дээр бас үзэгчтэй нэг юм дуулах гэд за өнгөрсөн жил нэг хэсэг хугацаанд дэлхийн чансаг тэргүүлсэн. Тэгээд дэлхийн аваргын мөнгөн медальт ийм тамирчин. Jammer Fredit. NBA-д бас цагтаа 3-4 үйлрэл одоо сэлгийн алтан сэлгээ байсан тийм багт Sacramento Kings-ийн New York Knicks гэсэн хоёр багт тун цөөнгө минуттай тоглож байсан. За хятадын одоо дээдлийг саксмон өмгийн дээдлийг бүх цагийн онооны лидер Jammer Fredit саксмон өмгөөс албан ёсоор зодог тайлсан. Түүнийгээ өөрөө зарласан. 14 жилийн карьер үлээ. Тий 14 жилийн карьер. Тэгээд энэ карьерийн хугацаанд мэдээж ялангуяа бүгд намтагтаар дуулсан
одоо хамгийн дээд саксмомгийн лигт бол байж болох бүх рекордыг тогтоосон. Ер нь бол жижиг тоглогчийг хийж болох штеп. Оноо авалтын одоо нэг тоглолтод анавчсан болгосон холын шидэлтч гэдэг юм уу. Яг ийм статистик үзүүлэлтээр бол бүх рекордыг тогтоосон. Тэгээд мэдээж цаашдын одоо замдал нь бол хаашаа ирэхийг таашгүй те. Нэмэт хэлэхэд манайхаас чинь Предраг Станцев дасгалжуулагч. Анх бишрэлт металл дээрээ энэ нь бол Сэлэн Бодонсыг дасгалжуулсан. Предраг Станцев чинь яг Фредеттэй ажиллаж исэн. Ийм дасгалжуулагч. Шанхай сурт юу лээ? Баг Шанхай Шаркс. Шанхай Шаркс л үү? Ням баг дээр ажиллаж байсан. За финалийн тоглолт гэж ярьжсэн тий. Финалийн тоглолтод ер нь яг юу болов? Үзэгчд маань ч гэсэн их олон үзэж байгаа харагдчихсан л та яг сошиал хуудасаар харах. Тэгэл финалийн тоглолт нэр ялж World бүр зайлшгүй яг ялж ганцаардлаа л та хичээлээ болсонгоо тэг бодтой талбай руу бас яг World чинь яг тоглож ихээр Travis хамгаална. Travis-ыг даваад очих өдөр цаана дахиад James Barrow түлхийж байна. World-ийн хувьд бол ер нь яг ялж бас нэг хэцүү байлаа л та ер нь хатсан хамгаалт гэх юм уу да 2 үний эсрэг бол тэр хоёр нь зур дундчиж биш бүр онцсан авъя болгож боош таарлаа. Тэгээ Albert Bowen-ыг төрөл бүр шидэлтүүд байсангүй. Хэрвээ зүгээр яг Мартин Bowen-ыг ч юм Albert-ийн оронд Slack руу исэн бол ер нь явуулсан газар гэж бол. Яг тэр нэг 245 тий ер нь. Тий. Тэгээ гол нь Дресн хөдөлгөөнгөө болчиход байгаа байхгүй тийм чинь. Slack руу Дреснийг тултал ашигладаг, тоглодог шүү дээ. Одоо нэгээр аянууд Сланых нараас тойрно уу яана тий. Нөгөө хоёр тус одоо шинэ хоёр тамирчинд Дресэндээ нэг үл ойлголцох байдал бол анзаарч байгаа байхгүй. Дресний Slack бас яг ингээд нэг орчход бас найдвартай Slack шүү дээ тэр чинь. Дресний Slack-ыг ашиглаж хийдэггүй. Ерөөс өөртөө нэг гүйлтнүүдээс шийдэж байгаа байхгүй. Тэгээд Дреснийг ерөөс оноо авалтан дээрээс төдийл ашиглаж чадсан. Дресэндээ пикнер бол явдаг ч юм уу. Үгүй бол одоо нөгөө Slack trade нэгээр алиуп явдаг шүү дээ. Тэр довтлогонууд бол бүр огт байхгүй. Ийм байна. Ер нь тэгээд яг өндөр баг нэмээд атлетик баг учраас яг бодогтой талбай тэгж дураараа тоглож чадсан үг харсан. За өнгөрсөн дугаарт хоёлаа эхнийхээ дугаарт World Young гэдэг тоглогчийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярих гэж байгаа цаг амжаагүй. Тэгэхээр яг энэ Нидерланд тоглогчийн талаар илүү их мэдээллийг бас подкаст үзэгчдээ өгье гэвэл хаанаас ямар тоглогч яаж гараад ирв ер нь энийг World-ыг ихэнх үзэгчд маань их анх гарч ирэхэд нь залуу тоглогч гэж хардаг байсан. Одоо хувийн стил те хувцлалт ч юм уу яг энэ зүйлүүдээс нь болоод гэсэн чинь тийм биш байсан шүү дээ. Тийм. За World-ийн бол яг 3-3-ийн мэрэгжлийн давцсан бол анх одоо Нидерландын Utrecht гэж баг байгаа шүү дээ. Тэр багаас гарч ирж байсан. Би бүр сайн санаа. За нэг Францын аль жилдэн мөлий Франц ч олон жил Clermont ч гэлөө. Нэг жилдэн дээр дебют нь болдог байхгүй. Тэгээ тэн дээр анх харчаад De Jong ингээл харчаал. Өөс ямар сонин церемонтэй юм бэ л гэж бодож байсан. Тэгэх чи одоо гэх шиг байгаа. Хойч нэг юм урт юу үстэй? Урт үстэй. Тэгээд үүдэн хоёр шүд байхгүй. Тийм шүд байхгүй. Тим нөхөр орж ирж ирсэн байхгүй. Тэсэр яг тоглолтыг нарахаар бүр үнэхээр цэмбэгнээд байгаа байхгүй. Амар тоглолттой. Хамгаалж ишдэг. За Utrecht бол ёстой гаваагүй. Үнэхээр гаваагүй. Яг тэр чинь нэг 22 онд байна уу да. Улирлын яг дундаас орж ирээд төгсгөл хүртэл явсан байхгүй. Дараачлалсан шууд Амстердамд давцсан. Одоо Нидерландын том баг нь. Тэгэл Амстердамд одоо ингээд өнөөгийн амжилтанд хүрж байна. За бүр одоо яг эхнээс нь ярив зэ. De Jong-ыг. За De Jong бол яг 88 онд төрсөн. Тийм 88 онд. 1988 онд төрсөн юм тамирчин. Тэгээд аав нь бол түүний одоо нэрийг өргөдөө World De Jong гэж байгаа штэ. Тэгээд World гэдэг нь болохоор одоо NBA-ийн алдар тамирчин, Lakers-ийн домог тамирчин, James World гэж тамирчнаас одоо аав нь нэрийг нь тэр тамирчны нэрийг хүүдээ хүрсэн. Тэгээд James World гэдэг нь өөрөө одоо NBA-ийн 3 удаагийн авраг, 7 удаагийн All-Star-ын тамирчин байгаа байхгүй. Тэгээд тийм мундаг тамирчнаас одоо хүүдээ ингээд нэрийг нүүж ийсэн. За World De Jong өөрөө бол одоо яг Нидерландын ер нь 3-3-5-5 ч гэлтгүү сагсан мөнгөтэй баг хамгийн том төлөөлөл домог нь гэж хэлж болно. Одоо манайх Сенчер бэлгүүн гэж ярьдаг шиг World бол тэндээ яг л Нидерландаа тэгж хөнлөгдөг юм баггүй. Тэгээ World чи одоо яг Нидерландаа гэх юм бол Leiden гэдэг хүчтэй. Zizi Leiden. Энэ ямар учиртай хоч юм бэ гэхээр Нидерландын одоо саксмон мэдээлэл байгаа шүү дээ. Тэндээ Zizi Leiden гэдэг багийн одоо ерөөсөө яг хамгийн том төлөөлөгч том. Учир нь юунд вэ гэх юм бол тэндээ за Leiden гэдэг багт тоглохдоо 3 удаа яг дээдлийнх нь хаврагыг авч өгсөн.
3 удаагийн Нидерландын дотоодын одоо бүх Нидерландын аварга болсон. За 2 удаа бас Нидерландын Супер капын аварга болсон. Ингээд дотоодынхаа ерөөсөө ингээд тэмцээнүүд бүгдийг түүцсэн. Өөрөө бас тэр багийнхаа бүх цаг үеийн онооны лидер, самбарын лидер урч хүмүүн тамирчин штэ. Самбарын лидер. Тэгээд ашигтай дамжуулалтын лидер, тасалтын лидер. Ерөөсөө ингээд яг сагсан мөнгөд үзүүлж болох гол бүх статаар нь тэр багийнхаа одоо ингээд бүх цаг үеийн шилдэгэнд номер 1. За яг Нидерландын 5-5-та яасан бэ гэх юм бол 2012 оноос хойш 22 он хүртэл ингээд 11 жилийн хугацаанд тоглосон. За энэ хугацаанд бол 142 өлөө 48 тоглолтнор болсон. За мөн 19 лагтарч гэсэн тэрхүү үед нь бол Де-Йонгтой хамт 5-5 шгшээ багт нь бол байсан юм дэмжчин. За тэгэд яг 5-5 шгшээд бол Нидерландын 5 тонн өөрөө бас тийм том биш та. Одооны дэлхийд 50 хэдээр л эрэмблэгддэг. 50-аас хойш эрэмблэгддэг учраас яг дэлхийн аварга одоо олимпик гэдэг ч юм уу тийм Европын аварга таажсан тийм том амжилт бол үзүүлээгүй. Де-Йонг тэгэд өөрөө бас яг сагсан мөнгөний боловсролыг анх бол NCAA-д нэгээс 2 үлрэл тоглосон. Гэхдээ яг бүр дийж амир NBA дээр бол одоо нэг санаархаагүй. Тэгээ орж ирж байгаа. За тэгээд 5-5 руугаа эхлээд яг тэр Лейден гэдэг багаас өмнө Нидерланд дотоодын өөр нэг баг байсан юм. Тэндээ 1.5 жил тоглоод за тэгээд шууд тэр Лейден гэдэг баг руу орж ирж байгаа. Явсаар 5-5-ын карьер өндөрлөөд өөрөө ч гэсэн одоо ингээд наснаас дээш гарч байгаа шүү дээ. Тийм ч баран 35 настайдаа 3 гол орж ирж байгаа байхгүй юу? Бас хожуу орж ирж байгаа ш тамирчны карьерд бол 3 гурлаа орж ирээд Утрехт гэдэг багтаа тоглолоо. Нэг хагас улирал тоглолоо. Амстердам руу орж ирлээ. Тэгэл Амстердамд орж ирсэн 3-3 шуугуулсан шүү дээ. Бүр тэр чигээр нь шуугуулсан өөрчилсөн шүү дээ. Тийм бол үнэхээр чам байгаа байхгүй тийм. Яа ингээд нэгтаа бариа тоглох юм бол хинээс ч илүү гэдэг нь бол тодорхой. За тэгээд өөрөө бас юм нэг 3-3 ч өөрөө нэг задгаа спорт ер нь бол одоо 3-3 өрөөжсөн байгаа шүү дээ тий. Тэгээд 3-3 ч бас годамжны хэм маягтай. Тий яг л урбан хэм маягтай. Урбан да. Тэгээд үүнийг ч гэсэн Де-Йонг гэдэг тамирчин бүр илүү тоцтгож харуулж байгаа хөөх. Тэр хийдэг скил хөдөлгөөнүүдтэй. Заавал бүр нэг сагсан бөмбөг тэмцээн гэдэг утгаар нэгтаа барьж тоглох биш. Де-Йонг бол ихэд өөрөө юм чөлөөтэйгээр энэ спортыг ингэж тоглож болно гэдгийг дэлхийн нийтэд харуулж байгаа бас томрон жишээ. За өнгөрсөн жилийн MVP, улирлын MVP, World Tour MVP болсон. Өөрөө World Tour Final Хонконгийн финалийн тэмцээн дээр авраг авч байгаа. Хоёрын шидэлтийг нь хийж байгаа. Бүрэнхээр юм нэг бурхан зурцсан юм шиг үзэх болтой байна. Тэнгүүтээ Парисын Олимпийн бас авраг боллоо, MVP-г нь боллоо, нэмэлт цагийн хожлын шидэлтийг өөрөө хийж байгаа. Өөрөө шидэлтийг хийж байгаа. Тэгэд Чансаны өнгөрсөн жилээс дундуур нэг хэсэгээ хугацаанд 7 хоногийн хугацаанд л нэг рүү орж ирсэн шүү дээ. Тэгээ 3 чансаач нөгөө байнга 7 хоног болгоо өөрчлөгч болохоор аягүй савлгаатай. 2023 онд бас яг улирлын MVP-ийн төлөө хүчтэй яригддаг байхгүй тэр чинь. Стоич ч авдаг л та, Страхины авдаг. Гэтэ тэр чинь нэг за MVP тодорхойлохын тулд тамирчдаас сэтгүүлчдээс нэг стат хардаг байхгүй. Ийм 3 хүчин шалгуур байдаг хаа. Тэн дээр нь ер нь ингээд за яг Стоич мэдээж авах нь бол арай өндөр хувьтай байгаа. Тэгээд Де-Йонгийн хувьд зүгээр нөө сэтгүүлчдийн чөлөө төр чинь сэтгүүлч чөлөө ханаалтын төлөө нэг тим хүмүүсээс санал байгаа шүү дээ. Тэн дээр Де-Йонг төр үлдэх байхгүй. Тэгсэн юм уу? Тийм. Тийм болж исэн байхгүй тэр чинь бүрээр. Тэгээд сүүлд 3-3 тийм медиа гарч ирсэн юм албаас нь биш юу вебсайт дээр. Тэгэд 60-40 хувийн юу ч гэдэг л одоо нэг авах нэг тэр шаналыг авах магадлал шүү дээ. Тэр нь 60-40 өрчлөө Страхины авдаг. Тэгээд бүр нэг нарийн томоотой нэг тэр медиа гарч ирсэн. Ер нь тэгэл нэг өнгөрсөн жилийн NBA Jokic тэгээд SJO шиг юм биш дээ. Ер нь бол ингээд харахад тийж бодож байна. Тэгээ ер нь л нэг тийм төхөөлөл нэг тийм юм. Гэхдээ ялчгүй яг 23 онд бол маргаан бохгүй ста иччлээ өсөлтөө Страхины. 23 оны өвч амар өсөн шүү дээ. Эхнээ 5 World Tour-ыг дараалж яваал. Тэр чинь мэрэгжлийн тавцанд 28 дараалал хожигддаг ухт нь Улаанбаатар ирэл хожигддаг те. Улаанбаатар дээр хожигддаг. Тэгээ ер нь нэг чинь юугаар челленжер Сүхбаатар челленжер. Сүхбаатар челленжер. Хаврын челленжер байхгүй. Тийм. Би тэр тоглолтын одоо би тайлбар дээр би одоо тэрийг сонсохоор бүр жоо санаа зовж цус гарцгаад шүү дээ. Арай. Гэтэ ялцчгүй амар үзэл. Манайх ч өвбийг тэр тоглолтод хожиж үзээгүйсэн байхгүй. Тэг ерөөсө 22 он 23 он гэдэг чинь яг л одоо World Tour-тэй Women's Series-тэй Challenger тэмцээнүүдтэй энэ масс танилцж эхэлж байгаа юм жилүүд байхгүй. Тэнгүүт баг л тийм. Тийм. Тэгэнгүүт яг тэр хүмүүс одоо ингээд
3 сагсан мөнгө сонирхоод эхэлж хахад хин доминант байсан. Серби өвл доминант байсан тий. Тэгээд энэ Улаанбаатарын багч юм уу гэж асууж исэн хүмүүст байгаа. УБ гэсэн. Тийм ямар ч баг байдгийн. Сайхан УБ гэж хүмүүс айгуух дурддаг гэсэн. Тэгээд дэлхийн сурал тэмцээний яг ингээд эхний 5 сурлыг аавна гэдэг бол мэдээж маш том амжилт. Тэгээд ийм багийг Улаанбаатарын эмнэлсэн баг маань буулгаж авч илаа. Тэгээд Steve Sir Дулгуун Дик дөрөвдөх нь дүүгээсэн тий. Биш болоо отгойсон зарлсан. Тэгээд сайн. Отгойсон зарлалтын дээр амар сайн болдог. Яг парк дээр болчихсон. Тий, парк дээр. Тэгэд за ингээд хоёлоо сайхан дэлгэд юм тий. За. За Word дээр явж ирсэн. За Word. Гэтэ миний Word-ийн ярих юмнууд бол ерөнхийдөө дуусчлаа. Тийм тэгээд ер нь л 2024 он Word de Jong гэж тоглогчийн хувьд шгшоогийнхаа бүр улсынхаа шгшоог шүү дээ. Спортын Парисын Олимпиад төлөөлж байгаа бүх тамирчдынхаа одоо тамирч байгаа төлөөлж туг баригчаар явсан. Тэгээд нийтдээ яг хоёлаа харж илаа тий 5 сагсан мөнгөний тоглогч байсан баг. Юу 6 юм баггүй юу. За Грекээс Янс Антетокумбо. За Америкээс Леброн Джеймс, Германаас Денис Шрудер. Тэнгүүтээ Латваас Наурус Мейц. Мейц. Тэгээд Польшоос Берслав Замойский. Нидерландаас Word de Jong. Би сая нэг юм санахгүйсэн харчлаа. Юу чин de Jong яг одоо гарал үүслийн хувьд гэх юм бол бас яг цэвэр даач хүн бол биш. Одоо Латин Америкийн хойд зүсгэр одоо яг Атлантын талаатай ингээд хэл залгаж байгаа. Суринам. Суринам. Тий. Гэж бас Суринам ч нь ер нь нэлийн хэцүү улс. Тий. Тэгээд Нидерландын ер нь колониус улс юм байна. Тэгээд одоо дэлхийн нийтийн Нидерландаас өөр улс орнуудаас цорынгаас дач хэлээр одоо дачаар ярьдаг юм улс юм. Тийм Суринам ч нь хэрвээ би буруу санаагүй бол бас л буруу гарын зөрүү ихтэй хар тамхи тэгээд илдэг одоо шигшин гэх юм уу иймэрхүү зүйлүүд ихтэй ийм улс. Тэгээд за ингээд одоо дэлхийд хэлдэг байхгүй. Нэг мэдсэн чинь Суринам ер нь бол ингээд Word-ийг яриад. За Word-ийг ингээд болсон, World Tour болсон. Word-игээд хоёлаа ярьлаа. Одоо мэдээж World Tour-ын тэмцээнүүд, Challenger тэмцээнүүд 7 хоног болгон ингээд үргэлжлээд явагдана. 7 хоног болгон бид нар тэмцээнтэй байгаа. Бараг ингээд календараа харах юм бол тэмцээнүүд яаж багтаад байгаа гэж гайхмаар тийм завгүй өдрүүд эхлэх гэж штэ. Хамгийн түрүүнд яг энэ подкаст цацгаж байгаа өдөр буюу Баасан гарагт эмэгтэй сурал тэмцээн эхэлж байна. Women's Series эхэлж байна. Энэ нээлтийн тэмцээний талаар. За ASTV-с эхэллээ Women's Series. Тэгээд энэ удаагийн яг хуу тэмцээнд бол бүр нэг төдийлөн өндөр чансаатай баг бол байсангүй. Германчууд байсангүй, Канад байсангүй, Испани байсангүй те. Чансааг бол тэргүүлж байгаа Нидерланд байна. Гэтэ Нидерланд бол бас л хүчтэй баг штэ. Норти дээрсэн чинь дэлхийн чансаа тэргүүлээд эхэлсэн байгаа. Ийм хүчрэг баг байна. За хоёр дахь байраар ирэмлэгдэж байгаа баг бол манай Улаанбаатар Амазонс баг байгаа. За Амазонс багийн бүрэлдэхүүн гэх юм бол Батардны ариун цэцэг, Онбатрын улан, за Нанд үсэл, тэгэд Булбул гэсэн ийм тамирчид байна. За манайхаас 2 баг явж байгаа нь тэмцээний 6 дугаар байраар ирэмлэгдэж байгаа. За манай одоо яг Монгол улсын нэр дээрээс оролцож байгаа юм баг. Ер нь бол багийн нэр бол Монгол гэж явж байгаа. Монголиа гэж явж байгаа. Тэгээд тэрхүү багийн бүрэлдэхүүн гэх юм бол Инхтуул байгаа. Тийм. Нарангоо байгаа. За Цэрэн лам байгаа. Нэг нь Болор цэцэг. Тий. Бобо байгаа шүү дээ. Болор цэцэг. Ийм дөрөв тамирчин байна. Ер нь л яг ингээд энэ бүрэлдэхүүнийг ярих юм бол дэлхийн аврал шалруулах 6 сард болох дэлхийн аврагт сойж байгаа гол 4-8 тамирчин гээд хэлчихэд бол их буруудахгүй хаа. Тэгэд хэсгийн оноолтын хувьд ч зөвхөн гайгүй гаргацсан шүү дээ. Манай хоёр баг бол хуйлаа л хэсгээс гарч байгаа юм байл шүү дээ. Тийм хэцүү баг бол байгаагүй. За 6-аар илүүж байгаа хиний Нарангоо Ламкагийн багийн хувьд гэх юм бол Казахстаныг хөдөлж хөтлөөр нь болчихоор юм байна шүү дээ. Дээр нь Таиланд юу лээ? Бас яг Таиланд байсан баха. Тийм Таиланд байсан. Тэгээд яг л ер нь үзэгчд маань ч гэсэн саяхан болоод өнгөрсөн учраас сайн санаж байгаа бах. Сингапур улсад зохион байгуулагдсан Азийн аврах шалруулах тэмцээн. Тэгээд бүрэлдэхүүн
улсын шгшөөгүүдийг харахад ч гэсэн тухайн Азийн аваргад орсон маш олон улс олон тоглогчид яг энэ нээлтийн Women's Series-д оролцож байгаа. За би хэсэгт Улаанбаатар хаанцаас өгтөө Филиппин уу юм байна. За нөгөөтгч. Занал туршлага. Гэтэ манайх бол Филиппиний Women's Series дээр бол явуулчихдаг байхгүй, хождог байхгүй. Азийн аварга дээр орж ирэхээр л Филиппин, Таиланд хоёр нэг өөр болчт юм уу? Манайх өөр болчт юм уу мэдэхгүй нэг л нэг тийм сонирн байдаг. За Филиппиноос сайн Азийн аваргад оролцсон хоёр тамирчин байгаа юм байна. Мека Гачо, Кая Пингол гэсэн хоёр тамирчин. Энэ хоёр ихтэй манай сая Азийн аваргад манай шгшө багаас хамгийн өндөр оноо авсан хоёр нь. За Жасмин Джонс нь бол Камилия Кларенс яг хоёр гол шидэгч нь бол байхгүй. За Феррер гэж энэ өмнө шгшө багтай байсан юм тамирчин. Гэтэ яг айл тэмцээд би энэ тамирчин бол өөр нь яг царайг нь бол мэдээд байна. Яг орцсон тэмцээнүүд нэрийн ширээ санахгүй байна. За Алексис Пана гэж энэ тамирчин бол харин өстой мэдгүй юм байна. Гэтэ Филиппич өөрөө том сагсан мөнгөд орно шүү дээ. Ур чадвар өндөртэй тамирчид. Ер нь бол хоосонгүй байх нь бол тодорхой. За Бангкок гэж Таиландын баг орж иж байгаа. Амазонстэй. За Бангкокоос бүрэлдэхүүнийг харах юм бол Вонгтаба болон Прашоп Сок гэсэн ийм хоёр тамирчин байгаа. Энэ хоёр тамирчин хоёлаа бас Таиланд яг үндэсний шгшө багт бол байдаг. Ийм хоёр тоглогч байна. За тэр Panted гэж Conjera Panted гэж энэ тамирчин болоор мэдстэй мэдгүй юм. Ер нь нөгөө хоёр тамирчин бол Conjera Panted чинь бидэл хомс байна. Миний хувьд. Өнгөрсөн жилийн Азийн аваргад байсан баха. Үгүй юу. Азийн аваргад яг 2 жил дараалал нэг бүрэлдэхүүн явуулж байгаа Таиланд. Тэгвэл нэг л юуцсан харсан царай байгаа. Panted эсвэл Монголд ирж исэн. За монголчин Таиландын тоглогч ирсэн. Тэр Women's Series ирсэн болов? Өнгөрсөн жилийн магадгүй. Тийм. Би бол гэтээ яг нарийн жижигхэн тоглогч байгаа. Үнэхээр жижигхэн тоглогч байгаа юм. За таамаглал мэдээж шансаг тэргүүлэгчд хамгийн одоо гол фаворитыг өгч байгаа бох тийм. Тэгээд манай Монголын шгшөөгт ямар боломж байна? Мэдээж өнгөрсөн жил манай Монголын хоёр багт ямар боломж байгаа талаар яриа л да. Яг ингээд хэсгээс гараад ирлээ. Цаашаа тоглоод финал дахь боломж бол миний хувьд байгаа гэж харсан. Бүрэн дүрэн байгаа шүү дээ. Финал дээр ч бүр унахчих болов. Тэгээ Нидерландч юу нь явуулчихд бол байх газаргүй шүү дээ манайх. Тэгээд Дрессен гэж хүүхэн чинь бас л орон гарын тоглолттой. Тийм яг тийм тогтмол бол биш. Найдварт бол биш байхгүй Дрессен. За одоо ингээд яг манайхтай бүр ойролцоо баг гэх юм болов шүү дээ. Туршлага. За мэдээж Нидерланд байгаа. Тэгээ Хятадын шгшө баг байна те. Хятадчин гэтээ нөгөө бүрэлдэхүүнээр шийдсэн ер нь Азийн аваргын бүрэлдэхүүн бол орж ирж байгаа. Хоёр тоглогчоос ирсэн байсан баг. Тэгээ Таиланд бол харин 9-тэй бүрэлдэхүүн. Үнэхээр сайн бүрэлдэхүүн. Ер нь одоо яг энэ жилийн Азийн аваргад орсон бүрэлдэхүүнээр орж ирж байгаа. За мэдээж Удаамсанг байгаа, Рингранг байгаа. Энэ хоёр тамирчин бол өстой яг багийн гол тоглогчид. За тэгээд Баритал Суммат шидэгч. За тэгээд Саповата Кончо яг л Азийн аваргын бүрэлдэхүүн байна л да энэ бол. Тэгэхээр ерөөсөө яг хоёулынгийнх нь харж байгаагаар нэгдүгürt Улаанбаатар баг гэж би хараад байгаа. Улаанбаатар багт боломж байна. Хоёрдугаарт Нидерландын шгшөөг, Нидерландын баг. За тэгээд Таиланд. Бас нэг мартаж болохгүй ялчгүй дээш үзэх. Баг нөө Японы Такасаки. Тэнд чинь хэн байлаа? Энэ багч юм бохгүй. За Фьюко Такахаши гэж нэг тамирчин байгаа заа. Энэ тамирчин болохоор саяны Азийн аваргад ороод мөнгө авсан ийм тамирчин. За Сая болон Миса Йоко гэсэн хоёр тамирчин болохоор ойл ахмад тамирчин. Өмнө Японы шгшөө багт яг нэг нөр цөөн хэд удаал дуудагч байсан тамирчин. Тэгээ 32-37. Тэгээ насны хувьд бол нэлээд ахмад. Тэгэд энэ Миса Йоко гэдэг нь өнгөрсөн жил чинь нэг Шинзланд шудлаарч Германы баха нэг багаас Women's Series дээр орооцсон. Францын нэг Европын Европт болж Women's Series нь Францтай өөр Францыг тойруулах бүүнждэг шүү дээ. Тэрүүгээр нэг хэсэг явсан байхгүй. За энэ Ана Твениус гэж энэ тамирчны хувьд Швед мэргэжилтэй байсан баха. Тийм 29 настай. Тэгээ Ана Аманда Жозефин Юниус гэж ийм тоглогч байна. Гэтэ өндөр биш байсан. 180 тамирчин болоог мэдгүй. Гэтэ яг зөв нарийн өмнөх одоо байсан багуудын дээр харахаар ер нь л юм жижиг багуудаар Сингапурын баг гэдэг нь одоо юм сая н Унгарын Атила Димитр шиг 3-3 тус нэг Мерсер халтурч нөхдөд байгаа шүү дээ. Энд дэд дандаа сургаггүй жижиг багаар яг тийм л тамирчин байгаа харагцсан. Явсан багуудыг харахад бол. За Австрал орж ирж цоо шин.
Ер нь бол. Тэгээ саяны Азийн аврагт үсэн Мяла Гучайлд байгаа. Тэнгүүд Хана Ханг гэж энэ тамирчин бол өмнө шгшээтэй Олимпик ирэх болох төрчлөг байсан. Нэг орж ирж байсан. Бас дажгүй тамирчин. За тэр Александра Фовлер, Лара Спитник гэж байгаа юм. За энэ хоёр тамирчин үлдсэн юм. Тэгэхээр ерөөсөө л дараагийн бас нэг үеэ бэлтэж штэ Австрали. 23-26 тийм хоёр тамирчин байхгүй. Нэг дараагийн нэг үеэ бэлтэж л байгаа юм. За өөрч бас яг онцлоод энэ дэш явчихна та гэсэн баг бол үнэхээр алга. Тийм. Тэгээ Сингапур бол хэцүү шттэ, Казахстан хэцүү. Энэ Юанда Мэйли гэж хиттэй энэ багийн бүрэлдэхүүнийг харахад бүр гуруулаа одоо анхны тэмцээнд оролцож байгаа юм тамирчид байгаа. Одоо яг битүүмээр яг яаж тоглох юм бол харин мэдэхгүй байна. За Women Series бол мэдээж 2 хоногийн хугацаанд зохион байгуулагдана. Урьдчилан хэсгийн шатны тоглолтууд, за тэгээд хасагдах шатны тоглолтууд, финалийн шат гэдэг ингээд 2 хоног Бямб гарагт дуусахаар юм байна. Тэ? Яг Бямб гарагт дуусах юм байна. Тэгээд за таны үнэлгээ. Үзэгчдээс хөлцөл өчгөд Promise Sports Leads Women Series-ийг бол шууд амжуулах боломжгүй байгаа. Тэрхийг авч таагүй те. Тэгэд муу одоо ах сайны нөгөө юутэй давхцаж байгаа шүү дээ. Чиндүүгийн World Tour-тэй давхцаж байгаа финалынхын тоглолтууд. Тэгээд цагны өвчс юу яа гэдэг давхар авчих юм лээ. Ингээд хоёр талд энэ хоёр тэмцээн ингээд зэрэгцээ авчих учраас ялч нэгийг сонгох шаардлагатай болоод би World Tour-ын авсан. Тийм. За одоо харин дараагийн зэвтэ орё гэж бодож байна. Яг энэ Women Series-тэй залгаад за ориглын маань хэлснээр финалийн өдөр нь Women Series-ийн финалийн өдөр бол Чиндүү дэлхийн сурал тэмцээний эхний өдөртөө давхцаж байгаа. Тэгээд ингээд харах юм бол үзэгчдэд дахин сануулхад Чиндүү World Tour бол энэ оны 2 дахь дэлхийн сурал тэмцээн. Тэгээд юугаар онцлогтой вэ гэхээр мэдээж манай Монголын багууд оролцож 2 баг орж байгаа. Тэгээд 2 баг орж. За оролцох багууд бол ёстой чанга. Бүр үнэхээр чанга багууд. За тэргүүлэгч юу борно? Нидерландын Амстердам орно. Раден дуурайс орно. Литв Раден дуурайс. За Америкийн Лондон орно. Энэ Америкийн Лондон гэж хэлэх айгүй хэцүү юм байна бүр. Бүр ингээд айгүй авцалтаагүй тий. Үгүй хамгийн авцалтаагүй нь бүр ингээд Америкийн туг байж байгаа дарталт нь Лондон гэж хэлэх бүр тэр бүр хамгийн авцалтаагүй. За Швейцарь Лозан орж ирнэ. Тэгэд 6 дээр манай Улаанбаатар MS Energy баг маань жинсаал гэж байна. Тэгэд 7 дээр Хиттийн Чуммин, Наурис Мейзес, Карлос Ласманис гэсэн. Нөгөө хоёр нь хэн байсан ч хамаагүй гэдэг. Тий. Гэтэ нөгөө хоёр нь чангаа юм чинь. Шанжи Чао, сая Азийн аврал орчихсон. Шидэг. Тэгээд бас Азийн авралын төвөн Жан Дэмлиа. Энэ хоёр сайн хоёр дотоодын тамирчин. Нилээ эвгүй баг байна. Энэ бол бүр үнэхээр сайн баг. За манай үзэгчдийн бас мэдж байгаагаар одоо Дензел Агеман, Фабиан Гезман гэсэн одоо Сан Паули баг. Сан Паули өнгөрсөн жилийн Сан Паули энэ жилээс нэрээслээд Баскетбол гэдэг нэртэй болцсон. За мөн Хиттийн Ханжоу 4 Европ энэ дөрвчин бол бас тоглохыг хүсвэл тоглоно. Хүсэхгүй бол яавал яадаг нөхдөд тахгүй юу. За Японы Шинэгава. Одоо яг мэрэгжлийн анхны челленжерт төрүүлсэн баг. Буудын челленжерт төрүүлсэн Японы Шинэгава. За Японы Японы Сагамихара. За энэ бол яг тийш явахгүй хөө хэсгээс гарахгүй байх энэ баг бол манайхтай нэг хэсэгт байгаа. Улаанбаатар багтай нэг хэсэгт байгаа. Би бол энэ багт бол яг үндсэн хэсэгт байгаа энэ багуудаас энэ Сагамихара гэдэг багт бол хайр байхгүй хаа л гэж бодож байна. Гэхдээ юу ийсэн штэ. Сагамихара ч нэг юм юм бидтэй. Хүчномын опенерийн урдсан шатнаас гарч ирдэг. Гараад ирдэг баг шүү дээ. Сагамихара ч Шинэгаваа гарлаа. Гарсан юу гарлаа? Тийм билүү? Энд чи Сагамихара ч бүр яг 14-т орсон бохгүй юу? Нөгөө нэг 4 Япон. Тий, 4 Япон гарч ирсэн яг нэр нь юу лээ? Тэр 4 чинь гарцсан заяа. Гарч ирээд тоглосон юм. Бас үүдэг 4 байсан. Сагамихара ч өөр ихгүй юу? 2 Европтой баг ихгүй юу? Одоо яг энд байгаа. Тэгвэл 2 удаан Европтой наад Сагамихара ч нь бол хайр байхгүй. Тэгвэл Шинэгаваа гарч ирсэн юм. Тэгээ энэ жоохон асуудал ер нь хайр байхгүй байх гэж байна. За урдсан шатны 3 баг байгаа. Манай Баяархан баг сая юунаас ирэх авсан. Улаанбаатар Суперквестээс ирэх авсан баг. За Баяархан бүрэлдэхүүн нэрлэх юм бол Алтан гэрэл, Авирмэд, Баасан дөрж, Чингүн бас гой бүрэлдэхүүн шүү дээ энэ. Үнэхээр гой бүрэлдэхүүн. За урдсан шатны 2 дахь баг нь Японы Йокохама. Йокохама энэ жил гэтээ бүрэлдэхүүнөө бүр тэр чигээр нь өөрчлөлтсөн. Одоо яг ямар шалтгаан байсныг мэдэхгүй. Тэгээд бүрэлдэхүүн шинжлэгдсэн тамирчдын тоглолтыг ч яг үүндээ бас сайн мэдэхгүй байна.
Якохомачин Якитидов нэг Украин тамирчтай. Тэгээ 3 Япон юм байна. За нэг Европ баг байгаа Сербийн Врачар гэдэг юм баг байгаа. Энэ баг Марко Дёрдевич гээд манай Үбих биш шүү. Үбих Дёрдевич. Гэтэ Үбин Дёрдевич биш юм уу? Тий. Үбин Дёрдевич биш. Өөр Дёрдевич. Нэг зүүн царай санаанд орсон. Тэр чинь Сингапурын багчлаа амжилаад нэг газар байсан. Алтур байж байгаа. Тий, алтур байж байгаа. Тэгээд Дёрдевич гэдэг юм нэг тамирчин байгаа зү. Энэ тамирчин одоо багтаа хамгийн туршлагатай тамирчин нэг арай олон тоглолт 3 мэржлийн тэмцээнд тоглолцсон. Гэтэ 21 настай. Нөгөө 3 тамирчин цэл залуугаараа ихний тэмцээн 3 мэржлийн анхны тоглолтуудаа хийж байгаа. Юу 21-тэй тамирчин хамгийн анхмад тэгээд нөгөө 3 тамирчин цэл залуугаараа гэхээр 3 хүүхэд дагуулж ороод байгаа юм шүү дээ. За бүр үнэхээр магадгүй. Тэгээд анхны тоглолтууд нь ш тоглоно 3 юм баг. Тэгэд урдсан шатнаас бол манай Баян Архан баг бол бүр хангалттай гараад ирчих боломж бол байна. Харин өөртөө яг тухайн өдөр яаж тоглох нь боломжоо яаж ашиглах нь те. Энд одоо яг Хомоло Врачар гэсэн хоёр багт бол тим амир өндөр тамирчин байхгүй. Гэтэ яг манахаас одоо өндөр ганц 2 хүн байл. Гэхдээ бүр тулцсан 2 м гарцсан ч юм уу тийм нөхдүүд байхгүй байхгүй. Тэгээд туршлагын хувьд гэх юм бол манайх бол бүр хол илүү шүү дээ энэ чинь. Алтан гэрэл ямар үлээ, Авра ямар үлээ. Тэгээ баскаж гэсэн цагтаа энэ чинь оюутны дэлхийн аврам мөрөд оролцож байсан тамирчин те. 3. Тэгээд ерөөсөө 3 мартаагүй гэдэг нь одоо энэ Pro League үдээр чарагчин Super Quest дээр чарагдсан шүү дээ. За Улаанбаатар баг руу гаяараа шилжүүлээ. Манай Улаанбаатар багийн хувьд түрүүлсэнчлээ тэмцээний C-хэсэгт хуваарлагдж орсон 6 дугаар байраар эрэмблэгдэж байгаа. За C-хэсгийн толгой багаар бол Литиг Раданд дуурайсан байна. Манайх Раданд дуурайсан өнгөрсөн жилиг тэгээд тоглоод яг оноо ойрдоод эцсийн дүндээ тэгэл үнэхээр барахгүй л байсан. За Раданд дуурайсан. За нөгөөх нь Сагамихара байгаа. Манайх эсгээсээ бол гараад ирэх. Эсгээс өөр нь бол Сагамихараа явуулж ухуу сарж. Тэгээ зүртэг дээр А1. Үп. Ер нь үп л бол удаа байж байгаа. Таам хэлсэн. Бүрэлдэхүүн ямар байгаа Улаанбаатарын? Бол за Улаанбаатарын бүрэлдэхүүнийг үзэгчдэд танилцуулъя л да. За манайхаас дэлгэр нэм байгаа. Дүлгэн байгаа. Инхватер байгаа. Тэгээ гаан үгийн дүлгэн байгаа. Гэтэ энэ ер нь бол 3-3 гэдэг шүү дээ. Тэмцээний өмнө хөтөрчсөн багууд 24 цагийн өмнө мэдүүлгээ өрчиж болдог байхгүй юу. Тэгэхээр яг одоогийн байдлаар энэ подкастыг бичиж явах хугацаанд бол баттай биш байна. 4 төв байна. Тий. 4 ер нь тэр дүлгөөнийг бараг л одоо төв гээтэй. Болкоч ороод ирэх үгүйсгүй, анч ороод ирэх үгүйсгүй л байна л та. Энэ Болког нэг тийм дэлхийн цувралд World Tour-д харуул бас гоё баха. Гэхдээ бас жоохон эрсдэлтэй шүү дээ. Ер нь тамирчны хөвчтөр багийн хөвчтөр тий. Болкоч өөрөө 5-5 ямар мундаг. Яг одоогийн байдлаар бол Монголд бараг номер 1 гарааны холбогч шүү дээ. Тэгээ ийм мундаг карьертэй хүн ахаад 3-3-ын хэцүү арай юм нэг өндөр контакттай тий. Тэгээд яг энэ Чиндүү дэлхийн цуврал бол мэдээж Баян Архан багийн хувьд дэлхийд өөрийгөө таниулах тэгээд маш том туршлага суух ийм боломж гэж харж байна. Бүр ингээд бүүм хийгээд гараад ирэхийгч үгүйсэхгүй юм. Ягаад тэгэхээр туршлага гэвэл туршлага байна. Мэдээж том тайз гэдэг утгаараа баг зэргийн сандрал бол залуу тамирчдад байгаа. Энэ үйлрэл 3-3 Pro League-уудад бол Чингүүн бас нэлээд өндөр формтой байгаа шүү дээ. Яг тэр шийдний доор бол ерөөсөө дийлэх хүн байхгүй л. Тий. Одоо бол Европ тамирчдтэй бас яах вэ гэдэг байна л та. Арай л өөр контакт орж ирнэ тий. 3-3 Азийн 3-3-т бол Монгол бол хамгийн том орон. Тэгээ Монголдоо бол Чингүүн бол сайн байлаа. Одоо нэг Европ тамирчдтай бас нэг яах вэ гэдэг юм да. За манайх яг одоо зүгээр нэг хойлоо жоохон төсөөлж үзээ л да. За эсгээсээ нэгээр гарлаа. Хин манайх Улаанбаатар баг. Улаанбаатар баг гэсэн. Хоёр баг байгаа тийм шүү дээ энэ чинь. Гэхдээ манай Баян Архан баг бол төсөөлсөн шүү дээ тэр ч угаасаа уулзалтаас гарчнаа. За Улаанбаатар багийн хувьд гэх юм бол CSK-ийн за нэгээр гарлаа. Раданд өөрсөө хөжлөө нэгээр гарлаа. Нэгээр гарах юм бол магадлалсаар агтай тэн зус Үптамт жоохон 3 чанга баг. Үптамт тийм байгаа. Баскетбол за Павли тэгэд Ханжоо. Бас ер нь яг алинч гарахыг үгүйсэхгүй баг. Яг тулыг гэх юм бол Ханжоон юм биш үү? Эвтийхэн байх нь манай тухтай байх нь бол Ханжоо. Тэгээ үп бол саяны уцномын эдэр бол яг үндэ сайн бол байх. Би бол бүр үбигээч тэгээ үп ухаад гараад ирээ дөрвөлөө гараад ирээ гэж бодод шүү дээ. За баскетболыг бол өнгөрсөн жил манай 3 төгөлсөн миний мэдхээр бараг нэг ч үгүй.
Гизман, Агиман бүр үнэхээр тийм нэг атлетик чанар дийлэхгүй л. Гэтэ одоо яг нэг ган үгийн төлгөөнтэй байна. Манайх одоо 3 төвтэй шүү дээ. Одоо яах юм байгаа мэд. Бас нэг өөр үеж болно. Тэг өнгөрсөн жил бол зөв үнэхээр бараг. Үнэхээр алуулсан. Агиман чинь тэгээд Гизман энэ хоёр тоглогч чинь үнэхээр хэцүү. Яа тэгэхээр ерөөсөө л хоёулаа атлетик чанар нэмээд нэмээд шиддэг. Тэгээд залдаг. Агиманы залалт төр тоглолт 23-оор зүгээр Сүгөөтрэл бэдэр тэр нэг шийдэ бараг нураач ярьсан тий зүгээр баруун зүүнээс айлталаас нь орж ирээл дээрэс нь хамаа явцсан. Тийм тэгэхээр төсөөлөл тийм байна. Тэгээд хинтэн ч юм ингээд бодвол одоо яг энэ Германы баг л биш бол нөгөө хоёр нь л гайг юм байна. Би бол өвпиг нь хот гараад ирж болно л гэж байна. Тийм ер нь яг хэрвээ тэгэх юм бол бүр дэлхийн цувралын амар гоё эхлэл болох гэдэг. За тэгээд манай Улаанбаатар баг одоо Чансагаар 12 дээр хэмлэгч байгаа. Тэгээд дээр юу ч 11 болон 10 дээр байгаа багууд бол манай Чансагаар үрсүү тийм бол биш. Ерөөсөө нэг тэмцээнд манайх нэг 2 л юм уу хагас гүшээр юм уу финал чатлал ерөөсөө шууд дээр нэг өвсрөнгөө гараад ирж юм байгаа. Тэгэхээр манай одоо Улаанбаатар багт бол ерөөсөө World Tour болгон Challenger болгон аяг үнэстэй байна. Одоо энэ үлрэлтээ бүр чихний харуулгаа бүр найдвартай ормоор биш шүү дээ. Тэгвэл бол одоо ахаад энэ жил шиг ингээд 10-аас гадна гараад тэмцээнд одоо орохын нэг хүрэлцээ ирэх нэг арай багасаад ирэхээр юм жоох хэцүү. Тийм ер нь л одоо ядал үзэгчд хүлээн авах тийм нутагтаа хүлээн авдаг тэмцээнд ч гэсэн бага хэмжээгээр бас нөлөөлөх болов уу гэж ингэж хараад байна. За тэрийг бол өстой яг хэлж мэдэхгүй нөлөөлөхгүй баха. Нөлөөлөхгүй гэж магадгүй тийм. За наадах юм бол өстой яг сайн судалж үзье. Тэгээд за Чиндүү World Tour яраас ямар тэмцээнүүд ер нь байгаа вэ? Чиндүү World Tour-ын тэмцээнээс за яг календар бас нарийн санахгүй байна. Гэхдээ одоо чинь Европын ээлжсээр бол Европын тэмцээнүүд одоо бас эхлэх болоо. Тэгэхгүй бол одоо чинь ингэдэг нөр Европ болон Аз багууд ч бас аягүй хэцүү шүү дээ. За одоо хүмүүс ирс дээр гэхтэл одоо анзаарч шүү дээ. Аз дууж байгаа хүмүүс ирс дээр Европ багууд ер нь нэг хэрдэг байхгүй. Ялангуяа одоо тэр Америкийн Канада эдгээр бол бүр ирэхгүй Америк твээс. Өөр нь одоо яг ээлжсээр Европын. Тэгээ Европын багуудаас юм нэг хитгэвтэй болж эхлэмээр байгаа шүү дээ. Тоглолтуудаа ингэдэг. Тэг ер нь бол ингэдэг гэж байгаа юм. Маш том газрын зураг дэлгэж тавиад. За одоо шууд тэгээ дэлгээ тавьчих гэж юу юм те. Зөвхөн төсөөлөх юм бол газрын зураг дэлгэж тавиад тэгээ шууд ингэ шугам зурж эхэлдэг гэж байгаа байхгүй. Энчнээс ийшээ тамирчдыг айлуулах, баг аялуулах, баг ядралт авахуулах, нэмээд амжилт гаргаж болох. Дараа нь одоо юу гэдгийг энэ челленжерээс энэ World Tour руу ч гэдэг юм уу. Ийм бас ерөнхий зургийг гаргацдаг юм байлээ багууд. За дараагийн тэмцээн хэм бол юу юм? Марсел юм. За одоо юу ч яг энэ World Tour-тэй давхцаа Чиндүүтэй давхцаад Катарын Лусал челленжээр явах юм маргааш эхэлнэ. За энэ явлаа. Тэгээд Хончонгийн жил Солонгосын челленжер байгаа юм байна. 9-нд дараа 7 хоног төсөв. Тэгээд Хятадд дахиад нэг челленжер. За тэгээд тэрний дараачаас одоо Европын тэмцээнүүд бөмбөгдөж эхэлнэ. Европт 2 World Tour болоод за дунд нь манай Сүхбаатар челленжер. За тэгээд Европын World Tour юунууд тэмцээнүүд явсаар байж гад Улаанбаатар World Tour Women's Series тэгээд дэлхийн аваад. Тэгээд тэрнээс цаашаа ингээд 7 сар гарснаас хойш календар бол тэр чигээрээ Европ руу байгаа. Тийм тэгээд хоёулаа дугаар болгон дээр л ярьж байгаа. Бидний хүсэн хүлээсэн 3 сагс бөмбөг амьсгалах өдрүүд ойрт зойр байна. Одоо ингээд 5 сар гарлаа. 5 сар гэдэг чинь одоо ердөө нэг сарын хугацаа л үлдээд шүү дээ. Шууд ингээд харахад бол хэр тогтолж байна. Айгуу тогтолтой. Хоног тоолон хүлээн гэж. Би ч бас 1 3 ингээд ер нь одоо ингээд 100-аад дурж дандаа 3 л үздэг шүү дээ. Наадсан бүтсэн болгон. Яаж нээж юм лава тэр нөхөр сайжирч байж одоо тэр багийн шинэ нөхөр нь ямар юм байна гэл. Ер нь л юм нэг жоохон одоо шинийг юу гэх юм бэ? Ирэл хийх одоо шинийг нэг олж мэдэх зорилготой л ер нь бол байнг үзэж идэв. Ухааны хүн дээ. Тэгээд үзэгчдээс бас яг нэг зүйл дээр хөлцөл өчөх юм. Надаас гоо. Дандаа хөлцөл өчж идэг. Надаас нэг байгаа за. Миний хувь ер нь нэгэ зүйлс 3-3-т жилд маш олон тэмцээн болж байгаа шүү дээ. Хэдэн World Tour хэдэн 10 челленжер болж байгаа шүү дээ. Тэгэд энэ тэмцээн болгоныг одоо нэг NBA-ийн бүрийн плей-оффын тоглолч юм уу те Монголын лигийн финалийн тоглолч нарийн санана гэж байна. Тийм онооны харьцааг бол шууд санана гэж байна. Тийм ер нь онооны харьцааг ер нь л бас ингээд нэг зэрэг сэлгээнд одоо нэг гойд тоглолт үзүүлээгүй тоглогчийг ч бас мартах юу байгаа үе байгаа. Тийм манайх за тэр тэмцээн дээр тэр багийг хоцсон доо гээд
яг манайх тэгэхэд нэг тэр багийн хоцсон тэгээд сандаг байхгүй. Гэтэ яг аль тэмцээн гэдгийг санахгүй ч амар олон тэмцээнд оролцож байгаа. Энэ болгоныг бас яг нарийн санна гэж бол байхгүй. Тэгээд зарим нэг зөвөр бөөрийн хөлөө томилол яриа авчиж байгаа. Тэгэл харах юм бол одоо ингээд зүгээр харах ханаар тоолоход бүрдээ төвшний гэхэд эмхтэй эрэгтэй нийлээд 60 гаруй тэмцсэн. Челленжерийг оруулвал бүр тэр утгаал. Тэгээд квест нэмээд Монголын Pro League ороод ирнэ. За бас ийм олон тэмцээн байдаг байгаа шүү. Энэ дээр бол өрн жоох асуудалтай тийм. За ахаад яг миний зүйлс бас нэг одоо үзэгчтэй хүлцэлж зүйлгүй. Одоо хүлцэлжгүй. Сонирхолтой ярих нэг зүйл байна. 3-3 бас нэг томоохон амжилт. Энэ амжилтыг өөр нэвдэн гэдэгт би бол бараг л итгэдэггүй. Ийм нэг амжилт байгаа. World Tour тэмцээн дэлхийн одоо Grand Prix-д цуврал тэмцээнд 32 дараалж үзсэн нэг баг байдаг. Тэр бол алдарт Сербийн Нови Сад. Нови Сад бол 3-3 мэргэжлийн хамгийн амжилттай баг. Одоогийн байдлаар тэр багийн одоо амжилтад үзсэн яг үгүй байна л да ялтчихгүй. Тэр Нови Садын үзсэн амжилтыг эвднийхэд хэцүү. Тэгээд бас яг тухайн цаг үеийн онцлог энэ хоёр багт нөлөөлж байгаа. За учрыг үүндээ гэх юм бол 2020 оноос өмнө, за ер нь 21 оноос өмнө World Tour аягүй цөөхөн зохиогддог гэсэн үг. Одоо бол нэг 10-аас 15 World Tour зохиогдож штэ. 2023 онд бол энэ чинь бүр 20 гарчлуу байла хамгийн их World Tour зохиогдсон жил болсон юм. 21 оноос өмнө аягүй цөөхөн нэг 10 хүрэхүү үедээ л World Tour байсан. Тэгээ энэ үед Нови Сад бараг л Орсын World Tour болгондоо финалдыг төрүүлдэг. Хэрвээ одоогийнх шиг ийм олон World Tour байсан бол тэр төрүүлсэн тоо бол нэмэгдгийг үүсэхгүй. За яг ургал амжилт гэж яриа л да. 2018 онд 5 World Tour-д оролцоод 5 ууланд нэг ч хожигдлыг төрүүлсэн. Энэ үгүй. Нэг ч хожигдл үү? Тий. Нэг ч хожигдл. 32 тоглолт. Одоо 5 World Tour-д төрүүлж байгаа шүү дээ. Энд чинь нэг 5 World Tour-д нэг ч хожигдлгүй гэхээр багтаа энэ хэдэн тоглолт юм. За 3 баг хэсгийн 2 тоглолт 5 тоглолт юм. Хаслагчны финал юм. Тэгэхээр 5-25 тоглолт дараалал байсан. Явсаар за тэр чин 18 оны финал чи Бээжингд болсон байлгүй. Бээжин дээр 20-18-аар хожиж байгаа. Юг Регаг, Латви Регаг. Хожоод дараачлын нэг World Tour-ын хагас шигшээ төрүүлээ хожигдсон байсан. 19 онд. Тэгээ 32 дарааллаад World Tour төрүүлнэ хожино гэдэг бас л зөвхөн. Тэгээ энэхүү одоо гайхамшигтай амжилтыг дотоодын тухайн үед бол хамгийн өвчтөөр Лиман зогсоож байсан. За тэр үеийн юг нэрлээ да бүрэлдэхүүнийг нэрлээ те. Нови Садын бүрэлдэхүүн тийм байсан юм байх юм бол Маркос Авич байсан. Маркос Авич бас манай үзэгчид юм мэддэг бол жоо 300 дүүстэй шаардлага байдаг те. Тийм тоглогч байгаа. За Тамас Евоси байгаа. Евоси гэдэг бол Унгарын 3-3 одоо 3-3 хамгийн том төлөөлөл. Хамгийн том төлөөлөл. Нэг ч биш үү хамгийн том төлөөлөл. Евоси бол бодогтой тоглогч. Зөвхөн тэр чинь хан хэрэм гэсэн. Уалс очтой байсан хүн штэй. За дараагийнх нь Тушаан Болот. Ер нь их олон үний шүтээ 3-3-ын босс гэж нэрлэдэг. Тэгэд Ян Майстрович бүх цаг үеийн орны лидер 3-3 гэсэн юм. Ийм дөрөв тамирч бас тасархай бүрэлдэхүүн байна шүү дээ. Амар бүрэлдэхүүн шүү дээ. Энэ дөрөв одоо зүгээр яг зөв үнээр болдог бол энэ дөрөв. Тэр одоо ингээд дөрвөөр орж ирээд World Tour үзэхэд ер нь л эвгүй шүү бас. Хөгшин гэж бол болохооргүй л дөрөв шүү энэ. Тэгээд болоод ч саяхныг гэж уус өнгөрсөн жил шүү дээ. Тоглож ирсэн. Лосан тоглосон шүү дээ. World Tour лидер. Гэтэ байцсан байлээ. Ер нь жоохон удаан л байлээ ялч. Ядарны залт шидэлт бол байлээ л тийм. Тэгээ ялчгүй гүцэхгүй өөрөж тэгээд зүнхээр явахгүй лээ бол. Ер нь яг урбан спорт гэдгийг харуулж чадсан хүн бол яг Душан болоод гэж бодоод идэв шүү дээ. Зөв. Болоод шүү дээ. Тэр хайлайтс бол бүр үнэхээр супер шүү дээ. Араас нь World Team байна да. Тэгээд дараагийн дугаараараа баг үзэгч дахиад Тушаан Булуутыг танилцуулсан даа. Булуутын тэгвэл гоё те. Тэгээ ер нь World-оос илүү юу шүү. Мөлжүртэй шүү. Тушаан Булуут ярих юм бол аюулгүй их үед. Одоо NBA драфт нэрээ өгсөн 5-5 шиг юм шиг байна. За ингээд оргил мөнхтэй баярлалаа. Үзэгчтэй. Дараагийн дугаарт оргил мөнх маань Сербийн домог тоглогч Тушаан Булуутыг танилцуулах болно. За ингээд өнөөдрийн дугаараа хоёлаа энэ дүрээ дуусгая. Цаг маань ч гэсэн болж байна. Тэгээд энэ дугаартаа оргил мөнхтэй хоёр зочин оролцуулъя гэсэн боловчиг 3-3-ын тайлбарлагч олон улсын шүүгч мөнх чулуун маань яг имжлэгэнд орж таарлаа тийм ээ. Тэгэхээр 3 дахь дугаартаа мөнх чулуун таныг урьж та яг энэ дунд бит хоёрын голд суугаад 3-3 гэсэн мөнгөний талаар гайхалтай яриа өрнүүлнэ гэдэгт
итгэлтэй байна. Ингээд 3-3 подкастын дөрөв өндөрлж чинь нэг бөмбөг 3 тоглогч хязгааргүй боломж. Энэ бол 3-3 сагсан бөмбөг. Дараагийн дугаараар хамтдаа уулзцаа. За баяртай үзэгчтэй.